За англи хэлэн дээр маш сонирхолтой олон үгсүүд байдаг. За энэ дотроо болвол яг ижилхэн бичигддэг. Ганцхан төгсгөлийн үсэг нь өөр. За дээрэс нь өөр үгсийн амьд багтдаг маш сонирхолтой хоёр үгсийг хамтдаа суралцъя. За эхний үг болвол content байж байна. За content болвол adjective буюу тэмдэг нэр, сэтгэл хангалуун байдлыг илэрхийлдэг тэмдэг нэр байна. Хэд хэдэн жишээ харъя. I felt content after I had my favorite meal. За тэгвэл би дуртай хоолоо идсэний дараа сэтгэл хангалуун мэдэрсэн гэсэн санааг гаргаж байна. За эсвэл болвол I'm content with what I have. Надад байгаа зүйлдээ би сэтгэл хангалуун байна гэдгийг илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл бидний нийтлэг ашигладаг satisfied эсвэл happy гэдэг үгсүүдийг бид нар орлуулж ашиглаж болно. За хоёр дахь үг болвол contents. Ардаа S-ийг нэмээ залгачвал бид нар нэр үг болж хувирдаг. За contents болвол альва зүйл дотор байгаа зүйлсийг бид нар contents гэж хэлдэг. Жишээ нь the contents of the box. За хайрцагын дотор байгаа зүйлсүүдийг. За эсвэл болвол the contents of the magazine. За эсвэл болвол одоо сэтгүүлийн гарчиг агуулгыг бид нар бас contents гэж хэлдэг. Ямар нэгэн зүйл дотор агуулгдсан зүйлсийг бид нар contents гэж илэрхийлнэ. За хэдүүлээ жишээ авъя. The contents of the box are not mine. За энэ box-ын дотор хайрцагын дотор байгаа зүйлсүүд минийх биш ээ. За эсвэл болвол contents of the movie. За эсвэл contents of the book. За энэ байдлаар номны гарчиг агуулгууд. За эсвэл киноны гарчиг агуулгыг бид нар contents гэж хэлдэг. За тэгвэл S-тэй болвол нэр үг байж байна. Contents. S байхгүй болвол тэмдэг нэр буюу adjective үг байна. Content. За энэ байдлаар өгүүлбэрт өөр агуулгаар оролцдог. За ингээд хэдүүлээ хамтдаа суралцъя.